боломжоо бодит болох. 5 бүгд капитал. За 3 дугаарт тогтмол ав. Сар бүр ав. За энэ бас маш чухал. За хүмүүс ядгүй гэхээр гайвал яг энэ орой дээр нь орж ирээд дүүчлэгдэж шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ хааш ингээд өсөөд яг орой дээр нэж чад. За одоо л хэвээ энийг авахгүй бол бүх юмнаас хоцорлоо. Ирэл дээшгээ пуужинтлаа. Одоо л хуслаг газар шүү гэл. Нөгөө ойр тойрных нь хүмүүс бүгдээрээ яриад эхэлнэ. Тэнгүүтээ нэрэл тийм байна да. Бурхан минь биестэй ямар том алдаа их гэж байна. Тэ? Яг үнэндээ бол сөрөг буюу масс нэг юмны талаар энэ амар өснө, амар мундаг өсөж байгаа дахиад өснө, бүр дээшээ тэдий x mix өснө гэж ярьж явах юм бол олон хүн тэгэж ярих тусмаа оройтцсан байдаг шүү. Тэм учраас та бүгд юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ орой дээр битгий орохгүй байхыг хичээгээрэй. Энэ орой дээр, энэ ханшийн оргил дээр. Ханшийн оргил дээр орохгүй байхын тулд яах ёстой вэ гэхээр мэдээлэлтэй байх ёстой, судалгаатай байх ёстой, зөвлөгөө авдаг байх ёстой гэдгийг бас хэлье. Тэгэхээр харамсалтай байна. Ихэнх хүмүүс энэ орой дээр н орчдөг. Одоо энэ телевиз үзэж байгаа та бүгдээс би асууя. Та coin авсан уу? Тийм, авсан. Тэгвэл та coin дээр дүүжлэгдсэн үү гэж би асууя. Тэр ихэнх хүмүүс уучлаарай. Яг үндэ одоо ойр тойронд манд байгаа олон хүмүүс яг тэр coin-ы одоо хөөсрөлийн орой дээр ингээд авцсан. Одоо ингээд мөнгө нь 60%, 70%, 80%, 90% унтсан явж байна. Тэгээ нэг талаас ингээ харахаар маш харамсалтай. Маш харамсалтай. Хамаг одоо мөнгө ингээд алдсан. Тэгээ зарим хүмүүс бол одоо зээл мэйл аваад ингээд орлоо штэ. Энд чинь бол ингээд одоо хамаг амьдралаа дэнчтэй ч байгаа байхгүй. Нэг юм дээр тэ хийж тэгж болох. Тэгээ ингээд одоо манай залуучууд юу гэж ярьж байгаа юм гэхээр нөгөө өндөр дээр аваад ханшин ингээд унтсан. Тэгээ одоо ингээд дүүжлүүлчлэх гэж ингэж ярьж байгаа. Залуучууд хэллэг шүү. Би бас эфирээр бас одоо эвгүй гэлж байгаа юм шиг гинц санагдаа явчлаа. Одоо залуучууд гэж ярьж байна. Тэгээ coin дээр одоо та авцсан ингээд дүүжлүүлсэн. Одоо байгаа хүмүүс магадгүй одоо манай энэ телевиз үзэж байгаа хүмүүсээ дотор дийлэх нь байгаа. Би яагаад та ийм байдал руу орчоо гэдгийг тайлбарлая. Яагаад та ийм байдал руу орчвоо гэхээр хүн ер нь өөрчлөлтөнд их удаан ханддаг, хойрог ханддаг. Өөрчлөлтөнд их дургу ер нь бол. Өөрчлөлт ирэхээр эхлээд эсэргүүцдэг. Тэгээд дараа нь сонсдог. Тэгээд дараа нь боддог. Тэгээд дараа нь зөв юм байна гэж хүлээн зөвшөөрөд үйлдэл хийдэг. Тэгэхээр энэ ханш ингээд өсөж явах үед чинь хүмүүс яадгүй гэхээр ажиглал хийдэг. Энэ одоо нилээ өсчлөө дөө. Энэ одоо бүр орой руугаа очичлоо доо, тэ? Энэ одоо дахиад өсөх юм болов уу гэдэг ингээд. Хүлээж тэр хооронд нь ханш нь өсөөл байгаа шүү дээ. Өсөөл байгаа. Тэгээд тесвэр төвчээр алдаад за энэ юу н дахиад өсөх юм одоо болиё гэж яг авангуут нь яг таныг авсны маргааш нь унж байгаа шүү. Маргааш нь унж байгаа. Энэ бол юутай холбоотой вэ гэхээр хүний өөрийнх нь натур байгалаас заяасан тэр сэтгэлгээтэй холбоотой. Өөрчлөлтөнд удаан ханддагтай холбоотой байдаг юм аа. Мэдээллийг удаан авдагтай холбоотой байдаг юм аа. Ихэнх нь цөөхөн эдэн нь бол их соргох сэрэг байдаг учраас энэ баг багт ингээд цуглуулад идэх. Тэгж байгаа л ашигтай гэж. За яг энэ орой дээр нь байгаа хүмүүс ядгүй гэхээр мэдээлэл сүулдэж авдаг, судалгаа сүулдэж уншдаг, зөвлөгөө авахгүй өөрөө хит их одоо ашигын араас хөөцөлдөж буруу гэд худалдаа авалт хийдгээс ингээд болоод орой дээр ингээд гацчихдаг. За яасан ч яг орой дээр нь гацчлаа. Одоо яах вэ гэж. Үнэхээр та тэр компаниг сайн хувьцаа гэж итгэж байгаа бол сар болгон нэмж ав. Өөр арга байхгүй шүү. Өөр арга байхгүй. Сар болгон нэмж ав. За тэгэхээр сар болгон нэмж авсан хүн яг тэр орой дээр нь аваад хайцсан хүн хоёрын хоорондын тооцооны ялгааг би та бүгдэд хийж өгье. Тэгэхээр энэ кейс дээр, энэ жишээн дээр 91-тэй байхад 91.5 буюу за ойролцоогоор 92 төгрөг байхад бүх мөнгөндөө аваад дахиад ханш унахад нэмж хувьцаа авч чадахгүй болсон хүн энд байна. Тэгвэл энэ ханш ингээд унчахад сар болгон аваад байсан хүний дундаж ханш яг энэ уналтын ориглоос яруу хүртэлх энэ уналтын хугацаанд сар болгон аваад байсан хүний дундаж ханш бол 67 гэсэн. За ингээд ханш яруулдаа ирлээ. Буцаад сэргээд ингээд өсөх үед яадаг вэ гэхээр нөгөө сар болгон аваад байсан хүний хувьцааны дундаж ханш энэ баг байгаа 67. Орой дээр байгаа хүн 92. Энэ хоёрын зөрүүгээр бодохоор сар болгон авчихсан хүн 26% илүү ашигтай байдаг. Одоо энэ тооцоогоор харахад. Дээрэс нь ханш маань яруулдаад буцаад
багахан өсөлт үзүүлэхэд нөгөө сар болгон хувьцаа авчихсан хүний дундаж аш их доор байгаа учраас хурдан ашиг руу ордог. Тэгэхээр яг тооцоод үзэхээр энэ 92 дээр төгжигдсэн хүний хата харьцуулахад сар болгон хувьцаа авсан хүн 6 сарын наан ашиг руу орж байгаа. Тэгэхээр бидний зорилго юу гэхээр аль болох богино хугацаанд өндөр ашиг олох зорилготой шүү дээ. Тэгэхээр яг энэ техник маань, тактик маань өөрөө таныг илүү богино хугацаанд илүү өндөр ашиг олох боломжийг олгох юм аа. Гэхдээ та зөв хувьцаагаа, сайн хувьцаагаа авсан тохиолдолд шүү тийм ээ. Би энийг одоо дөрвөн болгондоор ярьж байгаа та бүхэн анзаарч байгаа хаа гэж найдаж байна. Муу хувьцаа, буруу хувьцаа авах юм бол юу? Хамаг мөнгө алдаад дуснаа. Энийг бас мартаж болохгүй гэж би хэлээд байна. За ингээд 11-аас 16 оны кейстер бодоод үзэхээр 17% илүү ашигтай 1 сарын наан ашиг руу орж байна. За энэ 17-оос 20 оны энэ хөлсрөл хагарлын дараа бодоод үзэхээр 36% илүү ашигтай нөгөө сар болгон хувьцаа аваад байсан хүн маань нөгөө орой дээр төгжигдсэн хүнээс 36%-аар илүү ашигтай 6 сарын наан илүү хурдан ашиг руу орж байгаа жишээний. За тийм учраас 4-3 тогтмол авнаа, сар бүр авнаа гэж байгаа. За тогтмол ав сар бүр ав гэж байгаа шүү те. Энэний цаана бас цаг хугацааны агуулгаас гадна яг сар болгон авах мөнгөн дүн нь тэнцүү хэмжээтэй байхыг бас хэлж байгаа юм шүү. Өөрөөр хэлбэл нэг сард та 100,000-аар авчаад нэг сард 1 саяар авч болохгүй. Яг л ойролцоо дүнгээр ав. Энэ сард одоо та 400,000-аар авсан бол дараа сард нэг 300,000-аар эсвэл 500,000-аар. Энэ сард та 50,000-аар авсан бол дараа сард одоо нэг 100,000-аар ч гэдэг юм те. Ингээд сар болгон авч байгаа дүнгууд чинь харилцангуй ойрхон байх ёстой шүү. Том зөрүүтэй байх юм бол энэ тооцоолол ажиллахгүй. Ийм учраас тогтмол одоо дүнгээр сар бүр авах ёстой юм шүү гэдэг бол хэлээ.